ойр байгаа зүйл нь илүү хол байгаа зүйлээсээ илүү холбоотой гэсэн агуулгыг бол энэ таблер гэж эрдэмтэн гаргаж ирснээрээ одоо тухайн үед бол маш сонирхолтой юм чиглэл болж ирсэн. За тэгэхээр энэ нь бол энгийнээр тайлбарлах юм бол одоо жишээ нь бидний сайн мэддэг нэг физикийн Исаак Ньютоны хууль байдаг л да. Гравитацийн тухай буюу таталтын тухай хууль. Энэ дээр яг гол нэг хүчин зүйл нь зайн асуудал байна. За өөр нэг сонирхолтой нэг жишээ бол одоо жишээ нь эдийн засгийн шинжилгээ ухаан дээр бас эрэлт хэрэгцээний тухай хууль гэж байх. За тэгэхээр нөгөө аливаа зүйлийн байршил тухайн зүйлийн одоо яах вэ гэхээр би нэг дэлгүүртэй байл гэхэд хэрэлт хаана байна тэнцэнэл байрших шаардлагатай ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр эндээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр ерөөсөө энэ хуулийн машингийнээр бол ерөөсөө зайны ач холбогдлыг хамгийн гол нь тавьж өгсөн гэдгээрээ саяны хоёр хэлсэн жишээний хуультай бас төстэй. Тэгээ ийм газар зүйн шинжилгээ ухааны анхны хууль гэж одоо шинжилгээ ухааны 1970 оноос орж ирээд тэгээд холбогдож салбар бол маш олон салбарт хэрэглэгдэж байна. Сайн байцгаана уу сонсогчдоо, үзэгчдээ. Хөгтөнгөр радиогийн шинжилгээ ухаан танин мэдхийн подкаст энэ 7 өнөөгийнхөө шинэ дугаарыг эхлүүлэхэд бэлэн боллоо. За ингээд өнөөдрийнхөө зочныг танилцуулъя. За өнөөдөр Монгол Улсын их сургуулийн шинжилгээ ухааны сургуулийн байгалийн ухааны салбарын газар зүйн тэнхимийн багш доктор дид профессор Ним Даваа ирсэн. Танд өдрийн мэнд хүргэе. Танд өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн энэ зочны ярилцлаганд хүрж байгаад бас баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр хоёулаа өнөөдөр газар зүйн талаар ярилцсанаа. Газар зүйн мэдлэгийг олгох зорилготой. Нэгдүгээрт, хоёрдугаарт тэр дундаа за бид нэр өнөөдөр нэг зүйлийг хуулийн талаар ярилцсан. Энэ юу вэ гэхээр хууль гэхээр хүмүүст их том санагдчихэж магадгүй. Газар зүйн одоо нэгдүгээр хууль гэж нэрлэдэг байгаа. Валда Топлер гэдэг одоо энэ Америкийн эрдэмтэн газар зүйч хүн байна л да тий. Энэ газар зүйч хүний өөрийнх нь гаргасан 1970 онд гаргасан билээ. Энэ хуулийн талаар бид нар ярилцсан. За тэгээ энэ хууль ямар учиртай юм? Энэ хуулийг тодорхойлоод тэгээ цаашаа баяжуулаад тэгээ хүмүүстэй гоё дэлгэрүүлж ярьж өгье. Тэгэхээр эхлээд танаас асуух энэ зүйл газар зүйн нэгдүгээр хууль. Энэ одоо юуны талаар ярилцаад байна? Яриад байна вэ? За тэгэхээр газар зүйн шинжилгээ ухаан чи өөрөө тийм бас нэлээдний шинжилгээ ухаан. Тэгээд ер нь бол юу судалж яах вэ гэхээр байгалийн ухаан судалдаг, нийгмийн ухаан судалдаг. Тэгээ ер нь бол орон зай, байршил, цаг хугацааны мэдээлэл бүгднийг яг газар зүйн шинжилгээ ухаан бас оролцоод судалж болдог. За тэгэхээр энэ Валда Топлер гэдэг хүн бол 1970 онд энэ эдийн засгийн газар зүй гэсэн сэтгүүлд анхны энэ газар зүйн нэгдүгээр хууль гэсэн энэ өгүүлбэрийг хэвлүүлсэн юм. За тэгэхээр энэ хуулийн өөрийнх нь ерөнхий маш товчоор тайлбарлах юм бол бүх зүйлд хоорондоо холбоотой. Энэ манай дэлхий дээр байгаа нийгмийн байна уу, байгалийн байна уу, эдийн засгийн байна уу, бүх зүйл юмнууд хоорондоо холбоотой. Гэхдээ ойр байгаа зүйл нь илүү хол байгаа зүйлээсээ илүү холбоотой гэсэн агуулгыг бол энэ таблер гэж эрдэмтэн гаргаж ирснээрээ одоо тухайн үед бол маш сонирхолтой юм чиглэл болж ирсэн. За тэгэхээр энэ бол энгийнээр тайлбарлах юм бол одоо жишээ нь бидний сайн мэддэг нэг физикийн Исаак Ньютоны хууль байдаг л да. Гравитацийн тухай буюу таталтын тухай хууль. Энэ дээр яг гол нэг хүчин зүйл нь зайн асуудал байна. За өөр нэг сонирхолтой нэг жишээ бол одоо жишээ нь эдийн засгийн шинжилгээ ухаан дээр бас эрэлт хэрэгцээний тухай хууль гэж байх. За тэгэхээр нөгөө аливаа зүйлийн байршил тухайн зүйлийн одоо яах вэ гэхээр би нэг дэлгүүртэй байл гэхэд хэрэлт хаана байна тэнцэнэл байрших шаардлагатай ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр эндээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр ерөөсөө энэ хуулийн машингийнээр бол ерөөсөө зайны ач холбогдлыг хамгийн гол нь тавьж өгсөн гэдгээрээ саяны хоёр хэлсэн жишээний хуультай бас төстэй. Тэгээ ийм газар зүйн шинжилгээ ухааны анхны хууль гэж одоо шинжилгээ ухааны 1970 оноос орж ирээд тэгээд холбогдож салбар бол маш олон салбарт хэрэглэгдэж байна. Байгалийн ухааны салбарууд дээр дээрээс нь эдийн засгийн за бүрдгээр цаашлах юм бол одоо жишээ нь социологийн гэдэг юм уу. Бүх төрлийн шинжилгээ ухаанууд дээр энэ Вайлдогийн тайлбарлсан, Топлерийн тайлбарлсан нэгдүгээр хууль бол маш их хэмжээгээр хэрэглэгдэж байгаа. Одоо жишээ нь ярихад бидний хамгийн сүүл болсон том одоо дахал гэж ярьж байгаа. Энэ дахлын дархалт гэхэд мөн адил энэ Топлерийн тухай Топлер гаргасан газар зүйн нэгдүгээр хууль бол яг үүндээ бас л хэрэгжиж явсан байх жишээ нь. Тэгэхээр хоёулаа бүр нэг анх ярилцж байхад утсаар ярьж байхад тийм
газар зүй гэдэг зүйл чинь ерөөсө бүх шинжлэх ухааны бараг сойрон шүү дээ гэж би буруу сонссон болов. Ер нь нэг тийм утгатай зүйл хэлсэн шүү тий. Тэгээ би гайхсан байхгүй юм ч та. Яагаад ийм болчихоо гэд тэгээд дараа нь энэ Топлерийн тухай, Топлерийн хуулийг ингээд багхаа нэг ингээд үзэхэд нэрэж тийм юм байна. Ерөөсө бүх зүйлтэй холбогддог юм байна. Энд ингэж байгаа байхгүй ойрхон байгаа зүйлс хоорондоо илүү төстэй гэдэг ийм л санаа яваад ах шиг байгаа тий газар зүйн. Тэгэхээр энэ хууль одоо ямар төрлийн үзэгдэлд хамгийн сайн үйлчилдэг вэ? За энэ дээрээс бол мэдээч хэрэг байгалийн альва зүйлийн тархалтан дээр бол энэ хууль бол маш сайн хэрэгждэг. За одоо жишээ нь би газар зүйн чиглэлээр бас Монгол Улсын их сургууль төгссөн. За түүнээс гадна бас хөрс судлалын чиглэлээр бол наривчилж сурсан байдаг. За тэгэхээр бид бүхэн альва зүйлийн тархалтыг одоо жишээ нь бид нар хөрсний үржил шимийн тархалт үнэхээр орон зайн тодорхой юм хамааралтай юу гэдгийг бид нар тодорхойлох орон зайн талбай дээр Монгол Улсын хэмжээнд ч юм уу эсвэл дэлхийн хэмжээнд тодорхойлох шаардлага гардаг. За ингээд үзэхээр зэрэгж өнөхөр илүү ойрхон байгаа зүйлүүдийн тухайн одоо жишээ нь хөрсний үржил шимийн байдал илүү одоо өндөр байх. За ийм хамаарлууд бол одоо жишээ нь гардаг л да. За тэр гих мэтэр одоо жишээ нь зүгээр байгалийн ухаан дээрээс гадна нийгмийн ухааны одоо жишээ нь та бидний өдөр тутмын одоо гэрээсээ ажил руугаа явах. За гих мэтийн одоо жишээ нь дэлгүүрлүүгөө орох. Жишээ нь бид нар надад ойр зүрийн хэрэгцээний талах тий өнөөдрийн идэх өглөөний хоолныхаа юмыг би авах хэрэгтэй болвол би одоо том дэлгүүрлүү орох уу? Эсвэл хамгийн ойр байгаа байрныхаа дор дэлгүүрлүүг орох уу? За гих мэтийн байдлаар одоо жишээ нь хотчил дээр бас нөлөөлж болно. Жишээ нь Улаанбаатар хотод жишээ нь юуны энэ бөглөрлийн гойшилтаан бол бид бүхэн ерөөсөл төвдөө байр шиг гэдэг. Бид эдийг татж байгаа нэг юм байгаад байна. Ажил хөдөлмөр одоо бүх юм энд байгаад байдаг нийгмийн үйлчилгээ. Тэгэхээр би одоо яармагт байлихад өглөө болгон хот руу орж ирэх шаардлагатай болдог. За тэгэхээр би яаж нөхөр цагаа төлөө эрт гарахгүй болвол ирээд энэ чинь бөглөрчиж байгаа. Тэгэхээр бидийг татж байгаа буюу энэ зайн юмгүй ярих юм бол энэ дээр одоо эрүүл ахуй байж болно, гэмт хэрэг гэдэг маш олон зүйл дээр бол энэ одоо зайн тухай буюу энэ Топлерийн хууль бол хэрэглэгдэж байгаа. Топлерийн хууль одоо газар зүйн бус салбаруудад хэрэглэгдэнэ гэж байх уу? За үүний нэг тод жишээ бол түрүү би жишээ авсан нөгөө одоо эрүүл мэндийн салбар. Жишээ нь одоо манай дэлхий дээр яваад одоо өнгөрсөн нэг том тахал. За энэ тахал буюу одоо нэг ковидын үед ямар хэмжээний одоо тархсан бэ? Мэдээж хэрэг бид нар халдвар авч ирсэн. За тэгэхээр энэ халдварын даргалт нь өөрөө тодорхой хэмжээний юм зайн нөлөөлөл байсан уу гэдгийг бол одоо жишээ нь судалгаанууд жишээ нь Америкийн нэгдсэн улсад гарсан байж байна. 2022 онд гарсан судалгаагаар ярихад нөгөө даргалт нь томоохон хотуудад илүү хурдан дарахж ирсэн. Гэтэл жижиг хотуудад даргалт нь бага байжээ. За тэгэхээр энэ үгэлж өнөхөр нэг том хотоос нөгөө хот руу шилж хөдөлгөх ихтэй учраас хамгийн ихний даргалтууд Америкийн нэгдсэн улсад ерөөсөө том хотуудад гарсан. Гэсэн юм судалгааны үр дүнгууд одоо гарсан байна л да. За тэгэхээр энэ үгэлж өнөхөр энэ одоо Топлерийн газар зүйн тухай энэ хууль бол зөвхөн байгалийн ухааны юм уу газар зүйн өөрийнх нь судалгаа гэхээс илүүтэй бас бусад төрлийн нийгмийн социологтой холбоотой, эрүүл мэндтэй холбоотой бус салбаруудад бол бас асар хэмжээгээр хэрэглэгддэг. За тэгэхээр бид нар яаж ийм вэхээр одоо дархалтыг хомхын тулд хаана дархалт байна, хаана баг байна. За тэгэхээр энийг хомхын тулд бид нарт тэрийг дархалтыг зураглах шаардлага болоод байна. Шинэ эрүүл мэндийн салбар хүнд гарч байгаа. Тэгээд тэрийг нь за одоо шинэ энд хамгийн их дархалттай, энд нь баг байна. За магадгүй цаашдаа энд илүү тархаж болно гэсэн ийм хязгаартай арга хэмжээнүүдийг одоо шинэ тооцох энэ одоо суурь нь бол ерөөсөө энэ Топлерийн 1-р хууль буюу энэ зайн тухай асуудал одоо шинэ хамгийн чухал хүчин зүйл ордог байсан. Ийм судалгаанууд бол байгаа. Эрүүл мэнд байна. Бас дээрэс нь энд болохоор эдийн засаг орж ийн үү тий? Тий. Эдийн засаг гэдэг юм бол одоо шинэ төрөө нийлс нөгөө эрэлт хэрэгцээний тухай хууль гэдэг. За тэгэхээр энэ нь бол мэдээч хэрэг энгийнээр ярих юм бол одоо CU GS гэл хоёр юм дэлгүүр байна шүү дээ. Сүлжээ дэлгүүр гэл одоо манай доорч ингээл ойр ойрхон байрлаж идэг. Тэгэхээр тухайн дэлгүүр юугаа дагаж яах вэ гэхээр мэдээч хэрэг эрэлтэд дагаж байгаа. Хаана хүн байна тэнд мэдээж дэлгүүрээ байгуулах хэрэгтэй. За тэгэхээр мэдээж хэрэг дэлгүүрээ байгуулахын тулд зарим газар CU GS хоёр гэдэг дэлгүүр хоёр зэрэгцээд байж байгаа.
Ингээ харахаар инээдтэй юм шиг энэ хоёр тусдаа байж болохгүй мó гэд. Харин За тэгэхээр энэ яаж яах вэ? Цаана юу хэлж яах вэ? Эрэлтээ дагаад нөгөө авж болох эдийн засгийн орлогын хоорондоо шир буюу хувааж ийн л гэсэн үг л дээ. Тэгэхээр магадгүй нэг GS-ийн нөгөө салбар айл хол хотын гадна тавьчих юм бол тэнд эрэлт байхгүй. Нөгөө зайн холдоод явчихсан хүн орохгүй болчих واخгүй. Тэгэхээр яаж яах вэ? Хамаагүй ерөөсөө том сүлжээ дэлгүүрүүд байгуулагдах. За магадгүй би нэг ресторан байгуулах хэрэгцээ шаардлага гарах юм бол ерөөсөө хамгийн түрүүнд нэг номерыг бодох ёстой зүйл бол байршлын асуудал. Хаана хүн байна, хаан юу хүрээвэл бидний худалдаа өгч байна. Тэнд нь л байгуулчих. Тэгээ энэний цаатлын энгийнээр ингээ бодоод үзэх юм бол ерөөсөө зайны асуудал буюу саний хэлсэн товлор 1-р хуулийн дээр бол бас хэрэгжээл байгаа юм л та. Зөв. Тэгэхээр энэ өөрөө энэ нөгөө Валдо Топлер гэдэг одоо энэ хуулийг гаргасан энэ хүн маань тухайн үедээ яг энэ хуулийг гаргаж байхдаа өөрийнх нь сонирхолтой бас жишээ баримтууд байдаг л бах та. Тэрнээс та тийм. Тэгэхээр 1970 онд гаргасан өөрийнхөө юм дээр бол бас энийг газрын 1-р хууль гэдэг ингээд тайлбарлаад эрдэмчлэгийн өгүүл болгоно гаргасан байдаг. За тэгээд тэрэн дээрээ дурдахдаа өөрөө энэ Америкийн Детройт гэдэг хотын одоо хотчлтын асуудлыг судалж ирсэн байна. За тэр үеэр ингээд судалж ирсэн юмнууд ерөөсөө хоорондоо ийм ойрхон байгаа зүйлүүд нь илүү ийм тодорхой хэмжээний хамааралтай болгоно. Манай хүрд ажиглагдсан байгаа байхгүй. Тэгэл ерөөсөө бараг л энгийнээр хэлэх юм бол салбитгийн үзүүртэй ер нь ойрхон байгаа зүйлүүд нь илүү холбоотой юм шүү гэсэн бодлоо өртөнд төрөөд тэгээд энэ санаагаа бол гаргаж ирсэн гэж бас судлаач нар бас дүгнж ярьдаг. Тэгээ 1970 оноос хойшоо энэ ч одоо өчнөө он жилүүд өнгөрлөө те энэ хууль өөрчлөгдөөд явна гэсэн юм бол байхгүй те яг л энэ хуулиараа л хуулиа баримтлаад Топлер бол 1970 онд энэ хуулийг гаргасныхаа дараагаар 2000 он гарсны дараа Топлерийн бас газар зүйн 2-р хууль гэсэн хууль бас байгаа юм. За тийм. Энэ юу хэлж ийм нөхөр нөгөө ялгаатай байршилт байгаа юм хоёулаа хоорондоо зарим нь адилхан байх шаардлагагүй байна. За жишээ нь Токио хотыг жишээ авъя л да. Улаанбаатар хот. За Улаанбаатар хотын төвжирэл, Токио хотын төвжирэл хоёр хоорондоо ялгаатай. Мэдээж хэрэг Хуамын өөрийнх нь олон хүчин зүйлээс хамаарч байгаа. За тэгэхээр энийг нь бас тайлбарсан юм шүүм хуулиуд гаргаж ирсэн. Түүнийхэн дараагаар гэхэд л одоо энэ 2-р хуулийн дараа сүүлийн үед яригдж байгаа нь бол газар зүйн 3-р хууль гэж бас ярьж байгаа чинь. Бас уу? Тийм, бас яригдаад явж байгаа чинь. Тэгэхээр энэ хэлж нөгөө юмнууд хоорондоо ойролцоо байж болдог. Ойролцоо байх юм бол илүү одоо таталцдаг болвол гэхдээ байршлын хувьд бол манай дэлхийн маань өөрөө юм бөөрөнхий. Тэгэхээр энэ хүү одоо шинэ энэ тэнд өөр байгаа газруудын юмнууд хоорондоо ялгаатай байж болно гэсэн 2-р хуулиараа тайлбарлаа. 3-р хуулиараа болохоор зэрэг яаж нөхөр бид бүхэн дэлхийн одоо жишээ нь энэ хүн амын гэдэг юм уу эсвэл одоо шинэ тодорхой байршилтай орон зайтай юм зүйлийг бид нэр одоо тархалтын зураглах шаардлага гарч байгаа. Тэгэхээр би одоо шинэ судалгаа хийлээ гэхэд заавал бүх талбайгаас очиод хүн амтантай уулзаад ингээд судалгаа хийх шаардлагагүй тодорхой төлөвлөлийг сонгож аваад тэгээ бусад хүмүүсийн гэдэг юм бусад байгал дээр явж эдийн засгийн аливаа зүйлүүдийг бид таамаглаж болдог. Энд одоо очиагүй гэдэг юм уу үзэж харааг одоо жишээ нь боломжгүй тиймээсүүдийг очиад таамаглаж болдог. За ингэхдээ бусад хүчин зүйлүүдийг энэ дээр оруулаад тоосчдаг. За ийм бас 3-р хуулийн тухай бол сүүлийн үед бол бас эрдэмтэд ярьж байгаа. Тэгэхээр энэ хууль бол цаашаа улам ингээд нийгмийн хэрэгцээгээ дагаад улам хөгжөөд явж байгаа. Яг тэгэхээр бид нар чинь дэлхий улам хавтгай болж байна гэж яриад байгаа шүү дээ. Тийм. Гэтэл манай дэлхийн хэлбэр нэврэл байгаа. За гэхдээ технологи хөгжиж байгаатай холбоотой хавтгай болж байгаа юм шиг боловч яг цаанаа бид бүхэн илүү интернетийн цаана танилцсан хүнтэй илүү итгэх үү? Эсвэл та бүхэн нүрээ хараа сууж байгаа хүмүүс хоорондоо хэр итгэлтэй байгаа. Одоо бизнесийн хамтрагч би боллыг гэж үсээ одоо сонирхож илээ гэж бодъё л да. За тэнгууд мэдээж интернетийн цаанаа танилцсан хүнтэй хийж болно л да. Одоо жишээ нь онлайн хөтөлбөртэй холбогдтойгэл явж байна. Гэхдээ тодорхой хэмжээнд бол яаж яах вэ гэхээр энэ одоо хүмүүс хоорондын энэ одоо нэгээ уулзаж танилцах тий. За энэ бол зайлшгүй бас чухал юм гэж бол ойлгож болоод байна. Зөв. За тэгвэл одоо Монгол орны жишээн дээр хоёлаа ярив. Монголын одоо хүн ам, мал аж ахуй тий. Тэгээ одоо орон зайн дээр энэ Топлерийн хууль яаж одоо үйлчлдэг юм? Одоо би жишээ нь энгийнээр авъя л да. За би гэрээсээ гараад ингээд явж ийл гэж бодъё л да. За надад одоо жишээ нь энгийн нэг ямар хэрэгцээ шаардлага гарсан гэхээр би магадгүй өвөл болж дуугаа солиулах шаардлагатай боллоо гэж бодъё л да. За тэгэхээр миний эрэлт хэрэгцээ хаана байх вэ? Магадгүй ховдод үнэхээр тийм сайн чанарын
тосрон газар байж болно шүү дээ. Интернетээ бид мэдээлэлтэй болсон. Гэхдээ би юу хүсэж байна вэхээр хамгийн ойр байгаа дээр л очих хүснэ. За тэгэхээр энэ яаж ийм вэхээр нэг талаас бол энэ тэнд олон чанартай үйлчлэгээ байгаа боловч хүн аль болох өөртөө ойрхон цаг хугацаа бага зарцуулсан юм руу л орчих хүсэж байгаа. За түүнээс гадна одоо юу байж болно л доо. Эдийн засгийн хувьд за жишээ нь Улаанбаатар хот. За урд талд нь бид нар аймгийн ойрхон жижигхэн одоо шинэ 100 мод гэдэг аймгийн төв байж байна. За энэ хоёр хүн одоо шинэ хот аймгийн төв хоёрын өөрийнх нь хүн амынх нь хотчлтынх нь за тэгээд байж байгаа ерөнхий хотынхын төр төрхөл шал өөр байх. За тэгэхээр илүү магадгүй энэ Улаанбаатарт амьдарч байгаа бол бүх үйлчлэгээ илүү ойрхон, илүү олон зүйлийг Улаанбаатартаас авах боломжтой бол одоо жишээ нь 100 модод бол тухайн хот нь одоо магадгүй арай нэг зарим төрлийн үйлчлэгүүд байдаг. Байшин барилгын тоон арай цөөхөн ч гэдэг юм уу тий. За ингээд ярих юм бол яаж юм бэ? Ерөөсөө зай тодорхой хэмжээнд Улаанбаатар хот гэдэг нь цаашлаад бол нэг очилт, хүн амын төвлөрөл гэдэг нь өөрөө бас энэ хуулийн бас нэг чухал юу болчиход байгаа юм л да. Хэсэг болчиход байна гэж болох юм л да. Тэгвэл одоо хот төлөвлөлт бид нар бол хатад амьдарч байгаа хүмүүс. Энэнд Тоблерын хууль гомоо их хэрэглэгдэх бах та. Тий. Одоо жишээ нь Тоблерын хууль дээр ихэд бид бүхэн хамгийн наад захыг агарын бохирдол ярьж болно. Улаанбаатар хот дээр. За жишээ нь өнөөдөр агарын бохирдол гэхэд бидний нэг номерын асуудал шийдэх ёстой байдаг. Их усрууд нь л мэдээж ингээл олон салбараас байна гэж тэгж байна. За тэгэхээр эндээс гаргаж болох шийдэл бол магадгүй эдийн засгийн талаас бол олон юмнууд бид нар яаж болох болтой барилгачлалт эдэргээд. За тэгвэл хувь хүн талаас бидний хамгийн авч болох зүйл бол ерөөсөө энэ төвөөс хол байх хэрэгтэй. Тэгэхээр магадгүй Төв аймаг руу эсвэл арай хол газар цаг хугацааг их өнгөрүүлэх юм бол бид нар илүү цэвэр агаартай. За нэг өсөндөө юу гэж нөхөр их усрээс хол буюу зайнаас хол байх юм бол энэ хагаарын бохирдол бас буурдаг юм зөв тогтлыг бид нэг Тоблер хуулиар жишээ авч болно. За дээрэс нь бид нар үнэн дээр ярьж болно. Үн. Тий. Үн буюу эдийн засгийн бас нэг чухал зүйл. Олон хаавсууд, олон гоёо байшингууд хотын төвд баригдаж байгаа. Тэгэхээр яаж ийм нөхөр илүү хотын төв рүү ойрхон байх тусмал тухайн одоо жишээ нь бид бүхэнд санал болгож байгаа эдийн засгийн тэр бараа бүтээгдэхүүн байшин барилгатай илүү хүнтэй байх хандлагатай. За тэгвэл зайнаас холдох юм бол магадгүй энэ жижиг супермаркетуудад магадгүй одоо байшин барилга дээр бол мэдээж арай болдвол баг мөнээр санал болгодог юм. Бүр эсэргээр бид нар яаж болно? Өмнө говь. За өмнө говийн 70 задгад Улаанбаатар хоёрт байгаа зүйлийн хоорондын юмны үн өөр байх. Мэдээж 70 задгад арай үнэтэй. Яаж нэг Улаанбаатараас тийш нь зөөж явж тэнд борлуулж нэмээ өртөг шингээж. За тэгэхээр энэ хоёрын хооронд юу яаж нөхөр нөгөө зай яагаад юм гэсэн үг л дээ. Тэгэхээр шатхуун дээр ч гэсэн юм бас байдаг. Магадгүй би 70 задгад дээр очиод бензин авах юм бол Улаанбаатараас илүү үнэтэй авна. Тэгэхээр энэ дээр тээврийн зарлшин гэсэн буюу нөгөө зайн Тоблерын тухай энэ асуудал чинь дотор ороод ирсэн л гэж ойлгож болно л доо. За дээрээс нь нэмээд одоо шил манай улсын засгийн газраас бас нэг яриад байна. 20 минут хөтөлбөр гэж бас яриад. Тий. Тий эн чинь яаж нөгөө төвлөрлийг сааруулах бодлого. Тэгэхээр нөгөө нэг бид энгийнээр Улаанбаатар руу бүгдөө бүх талаас өглөө орж ирж байна. За жишээ нь би өөрөө энгийнээр ярихад би 7-д ч хичээлдээ явахын тулд Яарамгийнхан ер нь ингээд зураг дээр бид нар ингээд өвжирлийн зураг ингээд харж байхад Яарамгийнхан хотын төвнөөс илүү их босч байгаа. За ойролцоогоор нэг 6 цаг орчимд бол ерөнхийдөө Яарамгийнхан нисгийнхэн бол илүү хурдан хотын төв рүү чиглэн. Тэнгэр бид хэд хаана яж гэнэ вэхээр Яарамгийнхан завдар төвчж шээ. Хотод дотор босоогүй л байж байна. Ногооноор л байж байгаа байхгүй одоо шинэ өвжирлийн зураг дээр. За тэгэхээр эндээс юу хэлж гэнэ вэхээр нөгөө зайн асуудал чинь бас энэ хотчлт. За тэгээд дээрээс нь саяны хэлсэн бодлоготой холбоотой ирэхэд ерөөсөө 20 минут дотроо нөгөө миний авах гэдэг үйлчлэл байна шүү дээ. Сургууль соёлд очих, хүүхдээ хөргөж өгөх. За тэгээ миний авах гэдэг одоо жишээ нь юм худалдаж авах. За дэлгүүр оршоо орох ч гэдэг юм. Энийг бид нар тараагаад байрлуулчих юм бол энэ хэрэгцээ чинь нөгөө төвлөрөл чинь олон төвд болох. За энэ нэг суур зарчим дээр буюу яг нөгөө Тоблерын асуудал яригдаад байгаа байхгүй. Цаашаа ингэж яривал. Зааг нь 20 минут дотор багтаагаад энэ тэнд тавьчихъя л гэсэн юм зарчим л явж байгаа. Тэгэхээр манай Монгол улс нэр энэ нэг Улаанбаатар хот шийдэж чадах юм бол олон төвтэй болж чадах юм бол төвжрэл мэдээж хэрэг тодорхой хэмжээнд бол буурах нь бол тодорхой л харагдаж байна. Тэгэхээр цаашаа юу гарч ирэх нөгөө Тоблерын хууль явж байгаа. Тийм байна тий. Ер нь баг бүх зүйлтэй холбогдож байгаа юм биш үү? Тий, ер нь бол холбогдохгүй салбар байхгүй л дээ. Байхгүй байна тий. Тий. Бүх салбар. Одоо би энэ ингээл асуулт бэлдэж явах талдаа бас
дэд бүтэц байна, үйлчилгээний төвүүд байна, тий. Тэгэл зам талбай гэл ингээл ерөөсө бүгдээрээ холбогдоод байгаа юм биш үү гэж бодож байна. Тэгэхээр нөгөө энэ дээр чи яаж нөхөр газар зүйн байрлалын асуудал байгаа байхгүй. За дээрэс нь орон зай гэж ярьдаг. Энэ орон зай дээр альва юм тодорхой байршилтай хүн гэхэд л одоо шинэ 5-2 өглөө ажилласаа гэрээсээ явдаг. За тэгэл буцаад гэртээ ирдэг, найз нөхдөдөө уулздаг. За магадгүй одоо залуу оюутан хүмүүс бол сургууль руу явдаг. Ингээл тодорхой маршруттай байгаа даа надаа. Тий. За тэгэхээр энэ маршрутын дагуу яаж нөхөр тодорхой хэмжээний хоорондоо уулзах магадлал өндөрсөд ирж байгаа. Энэ дэр цааны юу гэж нөхөр бас л хүн ам дээр зөвхөн байгаль дээр ярих биш, эдийн засаг дээр ярих биш. Хүн амын бид бүхний одоо жишээ нь өдөр тутмын энэ нэг хийдэг зүй тохиол чинь явж ер нь энэ Тоблерын зайтай асуудалтай бас холбоотой бол таарад байгаа юм л та. Энгийн жишээн дээр авахад одоо шинэ Америк нэгдсэн улсад, за дээрээс нь Голландд, Нидерланд улсад, за Англи улсад хийсэн юм судалгаанууд байгаа байхгүй юу. Одоо жишээ нь хүн амын гэрэлтийг судалсан байна. За гэрэлтийг ингээд судалсан чинь 1979 онд Англид хийсэн судалгаа байна л да. За ингэсэн чинь одоо гэрэлж байгаа 2 хүн тутмын нэг нь гэдэг чинь 50 болох гэдэг шүү дээ. 50 нь 5 км радиус дотроос хооронд гэрэлсэн байна гэсэн юм судалгаа гарсан байх. Тэгэхээр бид хэд яаж нөхөр илүү ойрхон буюу миний нэг саяны хэлсэн маршрутын дагуу тодорхой цэгүүдээр бид нэг ингээд уулзуулаад байна шүү дээ. Тийм байна. Сургууль соёл дээр үү, ажил дээр үү те бид хэдийг нийлүүлж байгаа энэ ойрхон тойргоос хүн гэр бүлэх магадлал маш өндөр байгаа юм судалгаанууд байна. За шинэ Голланд хийсэн судалгаа бас байна. За энэ зайн ихэд арай өөр. За 10-аас 15 км ч гэдэг юм. За тэгэхээр яаж нөхөр хэрвээ Тоблерын хууль ингэж ярих юм бол ер нь бол бид нар дурлал сохор гэж яриад байдаг шүү дээ. Танаас бид нар хүнтэй сууж магадгүй гэж ингэ ярьдаг боловч яг хүндээ сайн ярих юм бол дурлал өөрөө баг зэрэг салах уу гэж ойлгож болохоор байхгүй юу. Юу хэлж нөхөр би илүү ойрхон байгаа хүн тэгэл илүү өөр хүнтэй суухын тулд би өөр газар ингээл ирэл хайгуул яваал ингээд авах биш. Явж байгаад нэг хүнтэй миний нөгөө намайг холбоод татаад байгаа миний ажил сургууль юу гэдэг те энэ орчноосоо хүн суух магадлал өндөртэй бол таарад байгаа байхгүй. Гэх мэтэр маш сонирхолтой зүйлүүд бол энэ тавлын хуулитай бол маш тийм сонирхолтой холбоотой таарад байгаа юм бол. Тэгээд ингээд бид өөрснийгөө бодоод үзэхэд л те явж байгаа сургуулиасаа явж байгаа л магадгүй ажлынхаа ойролцоогоос явж байгаа л найз нөхдөйгөө дундаас ч юм ингээд хоорондоо гэрүүл болсон. За энэ бол цаашлаад ингээд зайдлаасаа ботход тодорхой юм одоо мууж харагдаад байна л да. 5-аас 15 км-д одоо жишээ нь хүн ам одоо эрэгтэй эмэгтэй болгон хоорондоо суух магадлал гэдэг чинь маш сонирхолтой тоглолт хараад байгаа. Хэрвээ би өөр шинэ хүн хайгууд энийг өргөсөх хэрэгтэй болж шийдэл 100 км 200 км ч юм уу те эсвэл өөр орн руу явж ч юм уу. Тэгжээж л одоо шинэ нэг олж хайх шинэ гэрүүл болох. Магадгүй энэ нь одоо жишээ нь манай сум орон нутг дээр бас яригдчих магадгүй. Ягаад тэгэхээр хөдөөний манай залуучууд мал дээр байгаа залуучууд бол өөр өөрөөсөө хотойл ойролцоо нэг өөр хотойлоос л ингээл одоо хоорондоо сууж байгаа юм жишээнүүд зөндөө байна л да. За тэгэхээр тэд нар яаж нөхөр заримдаа хотоор орохгүй байна. Тухайн өөрснөөхөө мал аж ахуй хийгээ яваад байдаг. За тэгэхээр өөр хүмүүстэй танилцахгүй байгаа даа. Нөгөө хот ойрхон байгаа тэрний одоо охин одоо том болж байгаа надтай үе юм байна. Ингээд хоорондоо суух магадлал бол одоо зөндөө тохиолдож байна л да. Тэгэхээр бид нэр Тоблерын хуулийн дагуу яваад байна даа. Хуулийн дагуу яваад бол таарах байхгүй тий. Тэгэхээр энэ их сонин та хоёр бол энэ орон зай асуудлыг л яриад байна тий. Тэгэхээр энэ орон зай Тоблерын хууль 1-р хууль гэдэг байгаа энэ хууль орон зай ярьж байгаа юм чинь орон зай нь тодорхой ийм хязгаарлагдмал тэдэн километрийн радиус ч юм уу ийм заасан зүйл байдгүй. Эсвэл бол зүгээр хамаагүй ер нь ойролцоогоор гэж ингэж ярьдаг. Тэр их сонин санагдаж байна. Энийг бол янз янзын байдлаар авч болно. Одоо жишээ нь байгалийн альва зүйлийн тархалт гэл одоо бид нар ой ярил л да ойн тархалт. За ой гэхэд Монгол орны хувьд дандаа уулынхаа арай хажууд байна. Өөр хажууд ойгүй. Тэгэхээр энэ ойн тархалт нь яаж нөхөр дандаа арай хажуугаараа тархсан ижил юм шин чанартай бол таарад байна. За эргээд бид нар хөрсөн дээр ингээ богод үзээ л да. Хөрсний одоо шин бид нар Улаанбаатар хөрсний бохирдлын судалгаа зөндөө хийж исэн. 500 зэрэг 300 зэрэг ингээд. За ингээд үзэнгүүд яаж нөхөр илүү тодорхой их үүсвэртэйг ойрхон байгаа цэгүүдээр бохирдол их байх магадлал ихтэй байна. Тэр нь авч засварын газартай юм. Эсвэл гэр оролттой ойрхон байх юм. Эсвэл нөгөө том худалдааны төвөдтэй ойрхон байх. За иймэрхүү юмнууд их үүсвэртэй бол яаж нөхөр холбоотой бол таарад байгаа. За тэгвэл эсвэргээр одоо Тоблерын хуулийг зөрчсөн ч юм уу, хуулийг
дагуу биш юм уу? Ийм одоо тохиолдлууд байх. Энэ Тоблерын хуулийг гарсны дараа бас энэ яригдлээс энэ яг хууль юм уу биш юм уу ингээл. За ялангуяа орчин үед бол одоо шинэ ингээд технологи хөгжиж байна. Бид бүхэн Америкт байгаа найзтайгаа шууд уцаар холбогдоод ярьждаг болсон. За магадгүй одоо шинэ сүүлийн үед ярьж түрүүний гэрэлтээр ярихад нэг холын зайн одоо чи үерхэл эдэргээл ингээл баруунаханд эдэрвэл сонирхолтой юм байдаг юм байл л дээ. За тэгэхээр нэг талаар бол таны асууж байгаа холбоотой энэ хууль чи юу н орчин үед хэрэгжих юм уу хэрэгжихгүй юм хамаатай юм уу хамаагүй юм уу гэдэг. За тэгэхээр нэг талаас бол одоо шинэ бид нар ингээд жишээ аваад үзье л да. Технологи хөгжлөө. Хамгийн наад зах жишээ бол Монголд одоо шинэ e-спорт гэж маш хүчтэй хөгжиж байна. Монголчууд дэлхийд бол одоо шинэ үнэхээр чадвартай гэдгийг харуулж байна. За гэтэл одоо шинэ тэнд тоглож байгаа хоёр тоглогч байлаа гэж бодъё л да. Нэг нь Америкээс холбогдож, нэг нь Монголоос холбогдож байлаа гэж бодъё л да. За ингээд холбогдсонгууд энэ хоёрын хооронд Америк бол дэлхийн нөгөө талд, Монгол бол эсрэг талд нь байгаад байна да. За энэ хоёрыг холбож байгаа бол интернет гэж байна. За тэгэхээр энэ хоёр ингээ хооронд тоглохоор энэ хоёрын дунд заавал тодорхой хэмжээний хоцрогдол бий болдог. Тэгэхээр би одоо жишээ нь бодит хугацаанд дэлгэцээ хараад одоо жишээ нь тухайн ингээ тоглож ялаа гэхэд тэр бодит хугацаа нөгөө хүн дээр яг ижлэхэн байж чадчихэж яах вэхээр тэндээс хожих магадлал нэмэгдэж болно л та. Эсвэл хожигдж болно шүү дээ. За тэгэхээр бидэд яаж яах вэ? Энэ хүү нөгөө физик зай гэдэг нь тодорхой хэмжээнд одоо жишээ нь энэ дээр нөлөөлж байгаа. Тэгэхээр магадгүй дэлхийн хавтгай болсон ч гэсэн саяны хэлсэн одоо жишээ нь Америкийн нөгөө дэлхийн нөгөө талд байгаа хүмүүс хоорондоо шууд холбогдоод энэ чирээс хууль нь хүчингүй юм а гэж бас хэлж болохгүй болчих жоохгүй. Тэгэхээр тодорхой хэмжээний хоцрогдол бол угаасаа байдаг. За дээрээс нь дөрөвний хэлсэн нөгөө бизнес дээр байж байна. Одоо шинэ Америкаас мэдээж хэрэг тодорхой хэмжээний том хилцэл хийлэхэд хоорондоо заавал уулзч л байгаа шүү дээ. За тэгэхээр энэ хууль бол яаж нэг манай дэлхийн өөрөө байгаа л бол тодорхой хэмжээнд бид бүхэн дэлхийн хавтгайраад нэг төвшөнд харьцаж байгаа боловч тодорхой хэмжээнд бол яаж нөхөр энэ цаа суурь буюу энэ физик орон зай буюу бид эдийг зааглаж байгаа энэ юу бол бид бүхэнд нөлөөсөөр байна л гэж ойлгож байна. Одоо тэгээ интернет байна тий. Хиймэл дагуул байна. Үгүй ингээ ярил бас худлаа юм биш үү гэж бодогдохоор ч юм шиг тий. Их олон юунууд гарч ирээд байна л та. Интернет байна, хиймэл дагуул байна. Өөр юу яж болох вэ энэ чинь? Орон зайн тодорхой юм юунд харьяалагдахгүй, хамрагдахгүй л биш үү? За магадгүй хамрагдахгүй гэвэл бид бүхний нөгөө ярьдаг ховж байж магадгүй л тий. Одоо ингээд чилээтэй авчиадаг тий. Тэгээ энэ бол энэ товлор хортой хамаагүй ч юм уу тий. Тэгээд бусад ямарваа нэгэн одоо жишээ нь технологи хөгжиж байгаа боловч энэ газар зүйн тодорхой зайн хамаарлал ямар нэгэн байдлаар бол нөлөөлсөөр байна гэдэг нь бол ойлгомжтой л санагддаг л да. Одоо тэгвэл хоёлаа нөгөө байгалийн хүчин зүйл гэдэг юм уу юу гэдэг одоо нөгөө дэлхийн дулаар л тэргээд энэ хуультай хэр одоо авцалдаж явах уу? Хууль энэ дээр хэр нөлөөлөх вэ? За дэлхийн дулаарлыг бол та бүхэн өдөр уур амьсгал ярьж байгаа уур амьсгал байл. Дэлхийн дулаарл бол өөрөө агаар мандалд нөгөө нэг хүлэмжийн хий гэж ярьж байгаа гурван хий л агуулмж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө энэ гурван хий чинь юу хэлж яах вэ гэхээр яг хүлэмжинд орсон юм шиг. Хүлэмж гэдэг чинь нэг пилонкор юм шилээр хийчихэж байгаа шүү дээ. Тэнгүүд тэрэн дээр яаж нарны ирний богино долгион тэнд ороод уртын долгион буюу дулааны долгион болоод тэр дулаан үүсгэж. Тэгэхээр манай агаар мандалд яг ийм ижил буюу ийм гурван төрлийн хий нэмэгдээд ирэнгүүт л дулаарл бий болж байна л да. Энгийнээр бол. За тэгэхээр дулаарлалтай холбоод ярьж байгаа нэхэр энэ дээр юу хэлж яах вэ гэхээр Монгол улс. За улс орон болгоноор ярил л да. За газар тариалан дээр жишээ аваад ярив. Бүгд найрамд хятад урд улс. Маш хэмжээний талбайг хагалж газар тариал хэрэгэлдэг. За гэтэл Монгол улс яаж гэнэ вэ? Харьцангуй мал аж ахуй орн. Тэгтээ малын тоодолгоо нэмэгдэж байгаа боловч илүү хятадыг бодох юм бол илүү яаж гэнэ вэхээр байгалийн ургамал жилийн дөрвөлөр одоо жишээ нь байдаг. За тэгэхээр энэ яаж гэнэ хүлэмжийг бид нар буцаага шингээгч бол таарч. За тэгэхээр цааш нь юу гэж хэлж гэнэ вэхээр улс орн болгон яг энэ товлор хуультай холбоотой бас байршил талаасаа энэ уур амьсгалын өөрчлөлтийг бол тодорхой хэмжээнд хувийн нөр оруулж байгаа боловч эцгээр бууруулах хүчин зүйл нь бас болж болно л да. Одоо жишээ нь ургамалжилт байгаа. За ургамал гэхэд одоо жишээ нь байгалийн бүсээс шилжилтгал ялгаатай ургадаг. Жишээ нь хойд туйлруу ойрдох тусам маш тийм хүүцэн ургамсал ургадаг бол сэрүүн бүсрөө ороод ирэхээр одоо бидний мэддэг нөгөө шилмүстэй хойнууд, навчтай хойнууд, холимгоо хойнууд ингээ ургаа. Тэгээд говь цөлийн бүс болоод явчих жишээ. За тэгэхээр энэ ургамал болгоны яаж нөхөр өөр өөрийн онцлог талбайг эзэлдэг.
Тэгэхээр уур амьсгалын тэр шингээлтийг буюу багасгах одоо гол хүчин зүйл нь саяны ургамлын тархалтай бас холбоотой байж болно. За тэгэхээр нэг эндээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бид нар байгалийн аль болох бага л одоо шинэ өөрчлөхгүй байх юм бол за магадгүй эдийн засгийн хөгжөөд ирэхээр зэрэг улс орнууд маш хэмжээний уул уурхай хийж байна. Эсвэл ядаж газрын төлөв байдаг өөрчлөлдөг. Жишээ нь ойг тэжгээр шатааж байгаа тэрнээр газар тариал эргэлдэг. За тэгэхээр яаж ийм үгээр энэ байгалийн дүр төрхөө бид нар хадгалаад их л өөрчлөлт байх юм бол тэндээс бид зэвэр их гаргана. За тэгэхээр энэ дээр бид яг үхээр байгалийн зүй тогтол буюу уур амьсгалыг одоо нэг чиг тогтоом байрдаг энэ одоо юунуудыг бид бүхэн одоо аль бол хадгалж үлдэх. Энэ бол цаашлаад байж нөхөр энэ уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах мэдээж тэмцэх боломжтой. Эсвэл одоо шинэ юм тарьдаг ч юм уу те шинээр те одоо шинэ тэрбум мод гэж Монгол улсад яваал гэж байна. За энэ бол цаашлаад бол уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах ингээл олон юмтай холбоотой боловч нөгөө түрүүний хэлсэн энэ их үүсвэрүүдийг багасгах өөрчлөлт зорилготой холбоотой л доо. Зөв. Одоо энэ ирээдүйд одоо энэ топлерын хууль ингээд үйлчлээл бүх юмтай холбогдоод ингээд явж байна. Таныг ингээд тайлбарлаад яриад өгөхөр нэрээ тийм байж тээ гэж орж ирэхээр санагтаад байна. Тэгэхээр энэ ирээдүйд топлерын хууль өөрчлөгдөх болов уу? Магадгүй топлер өөрөө байсан бол хуулийг өөрчилж болох уу гэдэг нь бас юм байж болох л байх л та. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа зүйл бол яг энэ топлерын хууль өөрөө тодорхой хэмжээнд хөгжөөд явж байгаа. За тэгэхээр шууд утгаараа манай дэлхийн дээр байгаа л юм болвол. Тэгэхээр энэ топлерын хууль тодорхой хэмжээнд бид бүхэн нөлөөсөөр л байна. Хичнээн дэлхийн хавтгай болоод технологи хөгжөөд тий ингэсэн ч гэсэн бид бүхэн нэг одоо юунд оролцож штэ. Магадгүй би бас юунд оролцож байна. Тэгж бодохгүй юу? Топлерын уучлаарай яриг энэ топлерын хууль ингээд цаашаа ирээдүйд ингээд явж байтал мэдээж юм өөрчлөгдөөл, шинжлэгдээл ингээд явж байтал шинэ хууль гараад ирэх юм биш үү гэж бас магадлал байна уу? Яг хоо топлерын хуулийн чинь өөрийн суур юу нь болохоор зэрэг энэ зайн л асуудал байгаа байхгүй юу. Тэгэхээр мэдээж энэ зайг ойртуулад эсвэл зайг холдуулаад байх юм бол илүү ойрхон байл хоорондоо таталцсан гэж 4-20 минуттай шиг ярьсан. Тэгэхээр энэ аливаа асуудлыг шийдэх, аливаа одоо шинэ зүйлийг тайлбарлахдаа мэдээж өөр өнцгөөс тайлбарлаа шинэ хуулиуд гарч иж болно л да. Түрүүний хэлсэн нөгөө газар зүйн 2 дугаар хууль, 3 дугаар хууль ч гэдэг юм. Энэгээр хуулиуд нь бол илүү энэ хуулийг ингээд цааш нь сайжруулад явж байгаа. Тэгэхээр мэдээж шинэ хуулиуд бол гарахыг үсэхгүй шүү дээ. Одоо жишээ нь бид бүхэн хууль гаргадаг тэр хууль заавал үнэн байх албагүй шүү дээ. Няцагдаж болно. За одоо жишээ нь бид нэр дэлхийн гарал үүслийг тань мэдэх энэ бодлого гэдэг одоо шал өөр өмнө одоо шинэ 17 8 дугаар зууны үед шал өөр л байсан. Тийм. Одоо бид бүхэн аль эрт бол юу гэж бодсон гэхээр ерөөсөө дэлхий бүгд тойрд иргэдэг гэсэн бодолтой л байсан. Тэгэхээр цаашлаад яаж нөхөр дэлхий чинь төв биш, наран төв юм байна. Нарыг бид тойрж иргэдэг юм байна шүү дээ. Тэгэхээр хууль бол яа гэхээр ингээд сайжраад хөгжөөд л явдаг. За үнэхээр буруу ойлгомжгүй байсан бол энэ хууль мэдээж няцагдал явах л та. Энэ бол бас цаг хугацааны юм байх. Тэнгүүтээ бас нэг өөр онцгой үзэгдлүүд гэж энэ дээр байх шиг байна. Нөгөө жишээ нэг уулан дээр авч үзлээ гэхэд нэг уулын нэг хүндэт нь уур амьсгал нь өөр хахад уулын одоо хаашаа чим нөгөө талаар нь ороод орхолоор өөр хүйтэн эсвэл арай дулаан ч гэдэг юм уу тий. Нэг бол нэг орон зай дотор байгаа ирнэ хажууд нь ядуу хүмүүс, хажууд нь хит баян хүмүүс ч гэдэг юм уу. Ийм бас өөрчлөлтүүд байна тий. Тэгээ энийг бол топлер өөрөө газар зүйн 2 дугаар хуулиараа нэлээд тодорхой болгож гаргаж ирсэн. За жишээ нь хүн ам зүйн хувьд таны хэлснээр одоо шинэ баян ядуугийн ч гэдэг юм уу эсвэл гэр хороолол байшин барилга ч гэдэг юм уу ингээд ялгаатай байгаад байна шүү дээ. Эсвэл таны хэлсэн тэр одоо шинэ уулын ар хажуу хойд эсвэл үүр хажуу ч гэдэг юм уу. Тэг ам болгон үүр байгаад байна. Тэгэхээр эн чинь энэ хууль чинь тодорхойгүй юм биш үү гэсэн бас ингээд бодоход энийгээ сайжруулах топлер болохоор газар зүйн 2 дугаар хууль гэдээ гаргаад ирсэн байна. Тэр нь болохоор зэрэг чинь ихээр ялгаатай байршил байгаа зүйлүүд нь хоорондоо заавал адилхан байх шаардлагагүй. Тэгэхээр тухайн тэр зүйлийн шин чанар нь тэр тухайн одоо жишээ нь тархалтандаа дотоод юмтай бол нөлөөлдөг гэдэг явгаар. Одоо жишээ нь уур амьсгалын өөрчлөлтөөр та бас нэлээд жишээ болгож суугаад байна л да. Монгол улсын уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаалал нь дэлхийхээс илүү хурдан байгаа. За энийг манай цаг үеийн байгууллагаас бол ингээд температурын югаар тооцоо гаргацсан байл л дээ. Дэлхийн дундаж бол 1.1 хэд үлээ.
1.1 жилөө 2 жилөө байгаа. Тэгэхээр манайх 2 гарсан байгаа байхгүй. Температурын өөрчлөлт сүүлийн 60 жилд. За тэгэнгүүт энийг улс орн болгон дээр бид авч үзье л та. Хятад бол бүр өөр илүү л байгаа баг. За Америкийн нэгдсэн улс. Яг тэр энэ өндөр хөгжилтэй орнууд илүү их хэрэгцээ байдаг. Тэгэхээр бид бүхнээс нүүрсийг аваад энэ шатаагаад одоо шин машин дэрэг байдаг бүх юм хийж гин гэдэг нь уур амьсгалд илүү хүчтэй нөлөөлж идэг. Тэгэхээр магадгүй одоо жишээ нь бид бүхэн уур амьсгалд баланслагчийн орн энэ хөгжилт дорой орнууд оруулж болно шүү дээ. Яг гэвэл бид нар газраа бага өөрчилдөг, үйлдвэржил багтай, байгалийн газраар нь яг байгалаар нь хадгалж үлдсэн. За тэгэхээр эргээд ээж нөхөр өндөр хөгжилтэй орнуудаас бид бүхэн уур амьсгалын дулаарлыг бид нар баланслагч орн учраас бид бүхэн та бүхнээс биднэрт тодорхой хэмжээний одоо татаас өгж болно. За ийм чиглэлийн юмнууд бас яригдчих. Тэгэхээр энэ цаана яаж нөхөр нөгөө уур амьсгалын өөрчлөлт талаас ярих юм бол энийг их үүсвэр талаас орон зай хувьд л өөр бол дараад байгаа юм л да. Монгол улс яг улсын хилээр мэдэр таслаад авчвал Хятад, Америк, одоо Орос ч гэдэг юм гэдэг ялгаатай байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол газар зүй 2 дугаар хуулиараа бол бас товлор нэлээд нарийн гаргаж ирсэн байдаг. Таныг одоо ингээд яг өөрөө бол багш хүн те. Яг л одоо энийг ингээд оюутнуудаа заагаал явж байгаа. Ингээд өөрөө судлаад бас ингээд уншаад бичээд ингээд явж хахад сонирхолтой бас жишээнүүд ч юм уу ийм зүйлүүд судалгаан дээр чинь гардаг уу? Яг хөө энэ газар зүйн 1-р хууль бол Монголд бас шин юм байгаа юм. За монгол хэл дээр хайвал бас энэ чиглэлийн судалгаанууд том ховор л доо. За тэгэхээр манай дээр бол яг энэ чиглэлийн дархалтыг тооцсон судалгаануудыг яг хөө шууд газар зүйн 1-р хуулиар тайлбарлаж ийн гэхээс илүүтэй энийг тайлбарласан олон ийм жишээнүүд байх. Одоо шинэ цагуур дээр бид нар яаж болно шүү дээ. Өөр 2 хотын, өөр 2 аймгийн цагуур бүгд л өөр байна. Илүү ойрхон одоо Улаанбаатар хот одоо жишээ нь энэ 100 мод 2-ын цагаар уулын үр хажуугаар хажууд байх учраас илүү ижлэхэн байх магадaltaй байхгүй. Тэгэхээр 10 хэрэг гэдэг юм. Эсвэл бүр хоошоо мөрөн хот юм бэ. Тэс ялгаатай үз. Тэгэхээр энэ ялж ийн үхээр цагуурын судалгаан дээр за яг л хийж байгаа энэ дархалтын буюу өнөөдрийн миний одоо бид эдийн мэдэрч байгаа температур байна шүү дээ. Улаанбаатарт одоо бараг шөндөө хас 30 хүрч байна гэдэг. Энэ мэдээж хэрэг байршил ашиглалтаа тухайн байршилд илүү ойрхон байвал ойрхон байх магадaltaй, ижлэхэн байх магадaltaй, хол байвал илүү холол байна л гэсэн санаа. За дээрэс нь өөр хийж судалгаанд бол одоо шинэ бид үгтийн одоо дархал тооцсон юм судалгаанууд байдаг л да. Жишээ нь Улаанбаатарын одоо энэ хөрсний бохирдлын асуудал ч гэдэг юм. За эсвэл Монгол орны одоо жишээ нэг энэ хөрсний ургамал ургуулдаг хөрсний үржин шимийн нөөц хэр юм бэ? Гэн дархалтыг ингээд судлаж идэв. За ингээд үзэхээр зэрэг ээж нөхөр ерөөсөө илүү ойрхон байгаа зүйлүүд нь хамгийн өндөр хамааралтай. За ялангуяа бүр цаашлах юм бол энд нь олон хүчин зүйл хамааралтай. Тэгэхээр энэ дээр ээж нөхөр зөвхөн бид нар одоо жишээ нь температур ингээд ярих гэж бодвол дэлхийн дулаар л гэж ярих гэдэг. Ганцхан температур ярьж байгаа температурд нөлөөлж өнд магадгүй мянган хүчин зүйлч нөлөөлж өгч болно. За эндээс хамгийн олон хамааралтайнуудыг бид нар сонгож аваад тэгэнгүүтээ Монгол орны яг дулаарлын за магадгүй энэ дулаарлын нөлөөгөөр явагдаж байгаа бидний нэг том асуудал бол газрын доройтол гэж бид нар бас яриад. Энэ хүн амтай холбоотой, уулуурхайтай холбоотой, за цаашлаад бүр томоор ярих юм бол дэлхийн дулаарлалтай холбоотой. За тэгэхээр энийг бид нэр улсын хэмжээгээр энэ газрын доройтол үнэлэх шаардлага бид нар гарч болно шүү дээ. За энэ ингээд үнэлээд үзэхэд мэдээж хэрэг зөвхөн нэг зүйлийг тухайн зүйлийг бусад олон хүчин зүйлтэйгээр нийлүүлээд тэгээд бид нар одоо жишээ нь саяны хэлсэн гамшигч байж болно. За жишээ нь малын одоо юутай хөрсний доройтол байж болно. Цөлжилт гэж ярьж байгаа. За энэ тэгэхээр олон хүчин зүйлээс хамаарат газар доройтсныг бид нэр улсын хэмжээгээр дархалтын тодорхойлох шаардлага гарлаа гэхэд мөн адил яг энэ таблерын асуудлаар буюу бусад хүчин зүйлтэй хамааруулад илүү статистикийн тооцоол хийж гаргаж ирээд ингээд үздэг. За ийм чиг хандлага ерөнхийдөө сүүлийн судалгааны ажлууд бол явж байгаа. За тэгэхээр энэ дээрийг хэлж яах вэ? Маш энгийнээр тайлбарвал би нэг хүн амын одоо жишээ нь Монгол улсын хүн амын дархалтыг за яг магадгүй ингээд хотоос хаашаа яг нүүдэлж байгаа юм. Хаашаа шилжиж хөдөлж байгааг би одоо судлах шаардлага гарлаа гэж бодъё л дээ. Тэнгүүд тэн дээр нөлөөлж олон хүчин зүйлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр олон хүчин зөвхөн хүн амын тоог нь аваад ингээд үзчихвэл энэ чинь заримдаа худлаа авах магадaltaй учраас бусад олон хүчин зүйл хотчлт одоо энэ зам сүлжээ байгалийн болон олон хүчин зүйлийг нийлүүлж байгаа л тэгээд үнэмшилтэй зураг дархалтыг гаргадаг.
За одоо шинэ дөрөвний хэлсэн ковид гэдэг ч юм уу энэ манай дарах цаа одоо шинэ Улаанбаатарт явж байгаа хүүхдүүдийн 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг карантинлчлаа шүү дээ. Гэрээсээ ор гэл. За тэгээ эндээс энэ алга цог дархалтайг ингээ ярьж байгаа нь бол Улаанбаатарын яг энэ хэсгүүдээр илүү нөгөө нэг том вирус авч ийн гэсэн үг л дээ. Тэгэхээр эндээс яаж нөхөр нөгөө илүү энэ хэсгүүдээр хүүхдүүд олон сургуулиуд ингээ бөөгнөрд байнад. За тэгэхээр нөгөө вирус маань илүү хурдан тэргээр тархаад байна. За гэтэл магадгүй өөр одоо 100 модын хотын хүүхдүүд 10 жилийн тэр 1-р ангийн хүүхдүүдийн тархалт өөр байж болно шүү дээ. Их үүсвэр нь Улаанбаатарт гол цөмтэй болвол тэнд очтол хин нэгэн аваачихгүй бол тэнд яг өгөхөр магадгүй өөр завханд байгаа хүүхдүүд 1-р ангийн хүүхдүүдийн тэр том тусахгүй байж болох байхгүй. Тэгэхээр энийг үлж өгөхөр нөгөө энэ зайн асуудал гэдэг чинь өөрөө аюул олон зүйлүүдээр ингээд жишээн дээр ингээд судалгаанд гараад ирчдэг. Одоо шинэ манай энэ ковидын судалгаан дээр бол бас ийм чиглэлийн судалгаанууд бас хийгдсэн байгаа. Тийм үү. Тэгэхээр одоо шинэ юун дээр Америкийн нэгдсэн улсад хийгдсэн байдаг. За Хятадд хийгдсэн байдаг. За тэгэл ингээд тэгэхээр манай Монгол улс ч гэсэн яг тархалтын талаас нь бол энэ чиглэлийн шинжилсэн судалгаанууд хийгээд явбал илүү нөгөө ойлгомжтой болох хаана хаашаа яг үндэ давтчих гарчив. За магадгүй одоо саяны ингээд нөгөө тархалтын бид чинь карантинлах хэрэгтэй үгүй гэл ингээд ярьж байгаа. Тэрийг уганд бид нэр бүх мэдээллүүдийг оруулж ирээд зураг дээр гаргаад дархалтны энэ хэсгээр хамгийн ихээ энд нь бол байгаа. За тэгэхээр яг энэ төвийн 5 дүүргийг сонгосон шалтгаан нь бол ийм аа гэдэг уг нь зүгээр ингээд хамаараа тайлбарлаад авах шинжлэх ухааны үндэстэй дархалтын нэг гаргаж ирээд тавих юм бол хүмүүс чинь хараад тийм биш үү. Энд чинь юм бол яг энэ хавьд бид үнэхээр арга хэмжээ авахгүй бол энэ хоруу шинж чанартай өрөөний вирус чинь улам л их тарах юм байна. За магадгүй одоо жишээ нь зөвхөн хүүхдүүд гэдэг бага насны хүүхдүүд хамарч байсан бол насан турш хүүхдүүд хүртэл хамраа те. Чинь бүр олон асуудлууд болох юм шүү гэдэг юмнууд руу чиглүүлээд явхад шийдвэр гаргалтанд бол уг нь яг энэ Доплерийн энэ тархалтын буюу зайн энэ судалгааны ажлууд бол аюул тийм чухал үр дүн болохоор зүгээр миний хувьд бол бас харагддаг л да. Тэгэхээр яг манай эрүүл мэндийн салбарын бол мэдээж хэрэг энийг мэдж байгаа. Тэгээд судалгааны ажлууд дээр мэдээж дүгнэлт хийхдээ бол харуулдаг баг. Энэ орон зай энэ судалгааны ажлуудыг одоо газар зүйн мэрэгчлэлтэнгүүд хийх үү? Тий. Одоо манай дээр ихэд нөгөө манай Монгол Улсын их сургуульч өөрөө шинжлэх ухааны сургууль гэдэг дотроо олон салбар сургуулиудтай. За тэрэн дотроо нэг салбар сургууль, нэг шинжлэх ухааны сургуулийн нэг салбар, байгаль ухааны салбар л та. Тэгэхээр одоо нөгөө хим, математик, за тэгэж ажиллаа газар зүйн гэдэг энэ салбарууд чинь яг энэ чиглэлийн судалгааны ажлыг хийгээд явдаг. За тэрэн дотор манай газар зүйн тэнхим дотор бол газар зүйн яг энэ чиглэлийн хөтөлбөр бас байгаа юм. Тэгэхээр энэ хөтөлбөрийн одоо шинэ газар зүйч гэдэг юм уу эсвэл одоо шинэ зайны стандарт судлалын ч гэдэг юм энэ мэргэжлийн хөтөлбөрүүд нь яг энэ төрөний хэлсэн танд ямар нэгэн байршилтай өгөгдөл хүн ам байна уу байгаль байна уу. За тэрийг яаж бидгүн тархалтын тооцох вэ гэдгийг нь бол мэдээж хэрэг саяны хэлсэн одоо манай газар зүйн техникт бол оюутнуудад яг зааж өгдөг. За тэгэхээр энэ чиглэлийн мэргэжлийн оюутнууд нь бол мэдээж хэрэг тодорхой салбар дээр саяны хэлсэн газар зүйн энэ мэргэжил нь өөрөө бас бас багш бас бэлтгээд ийдгүү. Тэрнээсээ гадна саяны хэлсэн байгалийн ухааны, нийгмийн ухааны, социологийн байж болох те шаардлагатай энэ одоо тодорхой байршилтын өгөгдөл цуглуулдаг салбарууд дээр энэ чиглэлийн мэргэжлүүд очиод явах үгээр саяны хэлсэн шийдвэр гаргалтын шаардлагатай суур одоо тэрэнд зураглал эрүүл мэндээр гэхэл одоо жишээ нь яг үндэ энд хамгийн их тархаад байна гэдгийг бид хүн өгөгдлийг цуглуулчих юм бол газар зүйн мэдээллийн систем гэдэг тусгай 1990 оноос хойш маш хүчтэй хөгжиж байгаа ийм систем бий. Бүх тоон одоо цэгээ өгөгдлөд оруулаа шууд тархалтын тооцчдаг. Доплерийн нэгдүгээр уулыг шууд тархал гаргаад ирнэ гэсэн үг. Тэгээд энд хамгийн их өвчлөлтөө энд бага. За магадгүй хахад энэ дээр олон хүчин зүйлийг нэмэх юм бол дараа нь энэ ингэж тархаад том уу Улаанбаатарт ингэж тархах юм байна гэдэг хандлагын тооцч болдог. За тэгэхээр их сургуулийн оюутнуудаа бид нар ингэж энэ чиглэлийн хичээлүүдийг мэдээж ороод тэгээд тэдний цаашлаа гараад одоо Монгол улсынхаа олон салбарт хувь нэмрээ бол оруулаад явж байгаа. Их сонирхолтой гоё салбар шүү тий. Гэхдээ энэ салбарт одоо сурж байгаа оюутнуудын тоо маань бас жоохон цөөхөн баг шиг байна тий. Одоо сурж байгаа оюутнууд бол хэр их байна вэ? Яг энэ газар зүйн чиглэлээр. Газар зүйн энэ суур шинжилгээ ухаануудыг ер нь сүүлийн үеийн оюутнууд бас жоохон сонирхол буурсан юм уу гэж бид бас харж байгаа. За ялангуяа манай Монгол Улсын их сургуулийн энэ байгалийн ухааны салбарт үндсэндээ 7 техниктэй
энэ 7 тэгэмч одоо математик, физик, одоо хим, тэгэл газар зүй, биологи гэдэг бүх салбарууд байгаа. Тэгэхээр энэ салбаруудын оюутнуудын тоо сүүлийн үед л ингээд нэлээд буурсан. За одоо жишээ нь Монгол Улсын их сургууль гэтэл нэг ангийг доорож хамгийн багадаа 5 оюутантай л байж иж тухайн ангийг нээхгүй бол тэр нь хөлбөр ашиггүй болох жишээ. Тэгэхээр зэрэг нэг багш нарын ажиллаад хичээл заагаад байдаг нэг оюутан зааснаас 5-аас дээш оюутан зааж иж эн чинь өөрөө тодорхой хэмжээний энэ хөлбөр нь өөрөө үр дүнтэй байх. За тэгэхээр сүүлийн үед бол энэ тоо нэлээд буурах хандлагатай байгаа. За тэгэхдээ жил болгон энэ нь бас хэлбэлцдэг. Жишээд энэ жил ихэд манай газар зүй хөтөлбөр 5 оюутан л хэлсэн байх жишээ. Тэгээд төгсөхдөө энэ тоо чи яг 5-уулаа төгсгөөгүй юу гэдэг чинь бас сонирхолтой. Зарим босод манай байгаль ухааны салбарууд дээр зарим жил ганцхан оюутан төгслөө өдөргээд ингээд ярьж байгаа нь өөрөө энэ чинь нөгөө улс орны хамгийн чухал суурь салбар ч өөрөө байгалийн ухаан. Тэгэхээр байгалийн ухааны ийм одоо нөгөө салбар болгонд суурь чухал мэдлэгийг бүтээдэг. За ийм зүйлийг одоо жишээ нь бид нар багш нар гэхээр хүн л хичээл заагаад байдаг биш. Оюутнуудаа чиглэсэн, оюутнуудаа оролцуулсан, сайн хийсэн маш сонирхолтой юм судалгаануудыг бид хүн хийдэг. Нийгэм шаардлагатай. Тэгээ ингээд ирэхэд зэрэг нөгөө сайн хийсэн тообларын асуудал. Аль салбарт химийн ч бай, физикийн ч бай энэ олон салбаруудад ямар асуудал гарч байна гэдгийг бид нар орон зай дээр ингээд харахалтын судалгаа ингээд хийгээл ингээд ярьдаг. Тэгээд ер нь бол манай салбарын Монгол Улсын иргэд бол энэ суурь судалгаа, суурь шинжилгээ ухаануудад бас нэг жаахан ойлгохгүй бас байгаа шалтгаан бас байж магадгүй. Тэгэхээр энэ нь бол нэг талаас бид хүнтэй ч холбоотой байж магадгүй. Энэ салбараа бас ингэж илүү ойлгуулах. Яагаад бид ийм хийгээд идэм бэ? Яагаад ач холбогдолтой юм бэ? Нэг тийм шинжилгээ ухааны лаглаг нэр ярихаас илүүтэйгээр ингээд ойлгомжтойгоор эвтэйгээ ингээд ярих нь магадгүй энгийн хүмүүст илүү ойлгомжтой байх. Тэгээд одоо энэ салбар чинь ийм ач холбогдолтой юм байна. Төгсчих юм бол бид бүхэн энэ суурь шинжилгээ ухаанаар төгсчих юм бол олон салбарлаа бид хөрвж болдог. Тийм байна тий. Жишээ нь манайхыг салбарыг одоо жишээ нь төгссөн оюутнууд ихэд статистикийн салбар дээр ажиллаж байх л жишээ нь. Нөгөө бүх мэдээлэл чинь зураглах шаардлага гарч ил байгаа байхгүй. Эрүүл мэндийн салбар дээр гарч ил одоо ажиллаж ил байна. Хүн амын салбар дээр бас ажиллаж ил байна. Тэгэхээр эн чинь нөгөө нэг эдгэрээ чинь тодорхой хэмжээнд орон зай дээр бид нар тус дарахч л байгаа учраас тэрийг нь зураглах шаардлагууд бол гардаг, тооцоолох шаардлага. Тэгэхээр энэ салбарын одоо эрэлт хэрэгцээ бол уг нь олон салбарт хэрэгтэй. Тийм бид зөвхөн газар зүүн багшаар бол бас төсөөлж болохгүй л дээ. Тийм байна. Маш хэрэгтэй мэрэгжил байна. Маш хэрэгтэй ухагтхан байна. Тэгээд энэ одоо таны энэ суурь судалгаа гэдээ ярьж байна тийм. Энэ суурь судалгаа энэ тооцооллыг хийхдээ та бүхэн одоо яаж хийдгийг сонирхол төрөөд байна л да. Зүгээр жоохон сонирхуулж ярил. За сүүлийн үед бол яг бид энэ газар зүйн шинжилгээ ухаан чинь өөрөө бид бүхэн эмчнэр ингээд зүү тариур ингээд олон юм хэрэгэлдэг шүү дээ. Яг бид нар тэрэн шиг бас хэрэгэлдэг юм багжнуудтай. Зөв. За тэр нь бол одоо сайн хэлсэн газар зүйн мэдээллийн систем буюу юм тооцоол хийдэг, орон зай дээр тооцоол хийдэг юм технологи бид бүхэнд нэгсэн эмч одоо хагалгаа гэдэг ашигладаг шиг бид бүхэн орон зайн саяны бүх өгөгдлүүдийг дархалтын зургалдаг. Эрүүл мэндийн одоо нийгмийн бүх юм дээр. За ийм аргачлал, ийм юмудаа бол бид нар ашигладаг. За дээрээс нь нэмээд орчин үед бол та бас түрүүнд орж ирсэн хиймэл дагуул гэж ярьж байна. Хиймэл дагуул бол одоо шинэ дэлхийн одоо яг доошо харчихсан дэлхийг ингээд сканерж идэг. Зургийн фото зураг бид нар өдөр тутамд утсаараа авч ирдэг. Тэд нар бол ингээд олон спектрум үжээд янз янзын үжээд ингээд зураг авчихгоо тэр нь байгалийн олон зүйлд хамааралтай байдаг. Тэгэхээр би одоо жишээ нь Монгол орны одоо үржилшим гэж яриа л да. Ялцсан гэж яриадаг одоо жишээ нь хөрс би нэг цэцэг тарьдаг хүн бол хар шараа өрсвөл илүү сайн аврах гэдгийг сайн мэднэ дээ. За тэгэхээр ийм одоо шинэ хөрсний дархалтад хаана байна вэ гэдэг үзэхэд би Монгол орны тэр чигээр нь заавал судлаад амар олон цэг цуглуулаад ингээл эдийн засгийн болон за дагаал нэг хүн сөлбөр те хүн хөдөлж байгаа ингэх шаардлагагүйгээр тодорхой цэгүүдээр судалж аваад хиймэл дагуулын зургийг яг тэгэхээр тэр газар байгаа юм чинь нөгөө босод зүйлүүдийг холбоотой нэг тооблор ярьдгаар. Тэгэхээр бид нар яаж ийм вэхээр нөгөө очоогүй цэгээдээ мэдээллийг шууд таамаглаа тооцож болдог. Тэгэхээр энэ дээр нь бол яаж ийм вэхээр нөгөө цэгэн өгөгдөл гэж яриа л да бид одоо Монгол орны хэмжээнд би 1500 цэгээр би үржил шимийн тооцсон байлаа гэхэд нийт улсын хэмжээнд энэ жүмлэх боломжгүй шүү дээ. Тэгэнгүүт хиймэл дагуулын зураг чинь өөрөө тасралтгүй юм зураг надад өгч байгаа. Монгол орны дэлхийн хэмжээгээр ингээд тасралтгүй. За тэгэхээр тэрийг нь шууд оруулаад хамаарлын тооцоол тэгэл улсын хэмжээгээр би тооцоод гаргах боломжтой.
За тэгэхээр яаж нөхөр эн чинь нөгөө энэ шинжлэх ухааны чинь өөрийнх нь хэрэглээ маш тийм өргөн болцсон гэсэн үг. Бүхэл салбарт ажиллаж байгаа. Одоо жишээ нь дэлхийн дулаалал дээр бол энэ чиглэлийн судалгаа нь маш ихээр ашиглаж байгаа. Жишээ нь CO2-ыг шууд хэмнэлт дагуулаар хэмжиж байгаа. Хурд тунцыг хэмжиж байгаа. За тэгээ энэ үзүүлэлтүүдийг яг тодорхой хорон зай дээр зургал байгаа юм бол босод зүйлүүдтэй таблаар хэлтгэр уялдаатай юм болвол уялдааг нь бид нар статистикээр тооцоолоо гаргаж ирлээ. Улсын хэмжээгээр хүн амын төмөр замын одоо юу гэдэг те шаардлагатай бүх мэдээллүүдийг бид нар улсын хэмжээнд бол гаргаж ирэх боломжтой. За энэ чиглэлээр яг улсын том ажлуудыг хийж бидний таагаад мэддэг нөгөө үндэсний хадгалсан шүү дээ. Тийм том Монгол орны хамгийн том ном гээл. Энд чинь ерөөсөө манай Монгол улсын бүх мэдээллийг зураг руу шилжүүлсэн үр дүн л дээ. Нөгөө газар зөөхний хийсэн одоо гол үр дүн бол дандаа зургаар гаргадаг. За тэгэхээр энэ зургийг гаргахад л яг түрүүний хэлсэн зарчмаар бүгд ингэ тооцоолоод гаргачихсан. Тэгээ бид бүхэнд ингээ ойлгомжтой манай сум энд байна. Энэ юм биш дээ. Энэ юм биш. Энэ өөр ялгаатай байна гэдэг ч юм уу. Бүгднийг нь харах боломжтой. Ингээд үр дүнг нь бол иймэрхүү байдлаар гарч ирдэг. Одоо энэ салбар руу орж ажиллая гэж хүсэж байгаа залуучууд ч юм уу тий ингээд энэ салбараар энэ чиглэлээр сурахынсан гэж байгаа хүн өөрийгөө за одоо юуны мэдлэг хэрэгтэй байдаг юм бол одоо наа чи газар зүйн мэдлэггүй хүн ч ийшээ ороод дими баха гэсэн ч юм уу нэг иймэрхүү чамламхай юм бодож магадгүй яг ямар суур мэдлэг дээр тушиглаж энэ одоо газар зүйг байгалийн чиглэлээр сурах хэрэгтэй байдгийг 10 жилд бол яг мэдээж газар зүй гэдэг хичээл орж байгаа. За дээрээс нь сая би ингээд жишээ аваад олон яриад байгаа зүйлүүд нь яг үндэ цаана ярих юм бол математик, статистик л асуудал байгаа. Өгөөдлгээд яриул. Та үдээ одоо жишээ нь өглөөнөөс орой гэрлүүгөө явах, буцах энийг 365 жилд хоног дээр ингээд тавил л та. За тэгвэл бас нэг л өгөгдөл гараад ирнэ тий. За тэгэнгүүт энэ өгөгдөл чинь яаж нөхөр бид бүхэн энэ хоёрын хооронд яг үндэ ямар өөрчлөлт гарч ийн гэдгийг ингээд судалж бас болно да. За тэгэхээр цаашлаад яаж нөхөр газар зүйн мэргэжлийн суур хүмүүл мэдээж хэрэг байгалийн шинжилгээ ухааны суур мэдлэгтэй мэдээж байвал илүү ойролцоо. Тэгээ дээрээс нь нэмээд одоо газар зүйн өөрийнх нь одоо мэдлэгээс гадна бусад байгалийн ухааны за дээрээс нэмээд математик, статистикийн чиглэлийн бас нэг тодорхой тоо өдр гэвэл энэ чиглэл рүү илүү ойрхон байх боломжтой. За тэгээд одоо шинэ би өөр дөр ингээд жишээ авахд бол одоо шинэ 10 жилд газар зүйл үзээд байдаг байсан. За гэтэл яг орж ирээ шинжилгээ ухаанд орж ирээд энэ дээр ингээд хийгээд үтсэн чинь бас математик хэрэгтэй, юм шиг статистик хэрэгтэй, юм шиг заримдаа одоо жишээ нь хийм хэрэгтэй, юм шиг ингээд олон. Тэгэхээр ер нь бол яг энэ суур шинжилгээ ухаанаар орохын тулд бас энэ суур шинжилгээ ухаануудын юу бол бас суурьтай болвол аль ч хөтөлбөр бол орох боломжтой. Тэгээд ээш дээр бол энийг заасан байгаа шүү дээ. Та Монгол Улсын их сургуулийн газар зүйн чиглэлээр орох юм бол ийм шалгалт өгвөл орж боломжтой. Тэгэл заримдаа тэр нь суурь дээр газар зүй байгаа. Тэгээ математик байвал та ороод ирж боломжтой гэл ингээл. Одоо тэгээд сүүлийн үед гэх юм уу энэ чиглэлээр ажиллаа хийж байгаа эсвэл сурж байгаа энэ хүмүүст ингээд өөрчлөгдөх зүйл бас байдгийн болов уу? Хуучин цагт чинь ингэж шалгалт авдаг гэсэн. Одоо эн чинь өөрчлөгдөд байна. Юмс өөрчлөгдөд байна. Энэ дээр хүртэл манай одоо энэ салбарт хүртэл өөрчлөлт гарч ирж байна гэсэн тиймэрхүү зүйл байдаг уу? Одоо энэ суур шинжилгээ ухаан болох, байгалийн ухаан болоод газар зүйн шинжилгээ ухаанд өөрчлөлт орж ийн үү? Сүүлийн үед одоо энэ судалгаа хийж явцад ч юм уу, хүүхдүүдэд хичээл заах явцад ч юм уу? Тий. Мэдээж хэрэг өөрчлөлтүүд бол гарч байгаа нь ойлгомжтой. Бид хэдийн зан төлөвт, за бид хэдийн хүрээлэлд. Яагаад тэгэхээр бид бүхэн одоо технологи 900-д амьдарч байна. Өмнө нь гар утас гэж бид бүхэн оюутан байхад хэрэгэлдэггүй байсан. Гар утастай боллоо. За гар утасны одоо жишээ наад захын хэрэглээ нь бид өдөр тутмын хэрэглээ болгож байна. Зөвхөн одоо шимгтэн хэрэглэдэг биш. За тэгэхээр бидний байгаа одоо интернет ч гэдэм. Энэ олон зан төлөв мэдээж хүн болгонд өөр одоо нөлөөлж байгаа ойлгомжтой. За жишээ нь ялангуяа хөтөлбөр сонголт эднэр гэдэг юм уу, яг аль чиглэлээр явах уу гэдэг дээр тухайн оюутнууд мэдээж хэрэг мэдээлэл нээлттэй болсон. Аль сургуулийн мэдээллийг мэдээж хэрэг мэдэр интернетээс гар утсан дээр ингээд харж боломжтой. Тэгэхээр нөгөө шийдвэр гаргалтанд илүү их тийм хялбар болсон гэж бас ойлгож байна. За дээрээс нь одоо жишээ сүүлийн үед маш хүчтэй явж байгаа хиймэл оюуны асуудал.
За энэ бол магадгүй ахаа 20-30 жил бол маш хүчтэй явах бах. Тэгээд бид эдийн нэг хэсэг болох гээд байна да бас. Өдөр тутмын одоо шаргацсан дээр ингээд асуугаад явцдаг. За тэгэхээр энэ ч гэсэн цаашлаад одоо энэ сурагчдын гэдэг юм уу одоо энэ мэргэжил сонголтын ч гэсэн тодорхой хэмжээнд нөлөөлөх байх л та. За тэгэхээр илүү л одоо технологи суурьтай ийм одоо нөгөө хөтөлбөр технологи суурьтай илүү одоо жишээ нь бид нар заавал танхимд бүгдийг нөгөөд байх биш. Тодорхой орон зайн ялгартай байдалд тодорхой хугацаанд танхимд суугаад ихэнх бусад юмнуудын зүгээр захимаар үсчдэг. За бүр цаашлах юм бол энэ нөгөө виртуал чиглэл рүү бас явж байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол орны одоо жишээ нь бид бүхэн жишээ аваад ярьдаг. Яг тэгэхээр Монголд байгаа учраас бид ихэнх судалгааны ажлууд бол Монгол дээр жишээ авч оюутнуудаа бас хичээлүүдэд ордог. За тэгэхээр хөрсөн дээр ингээл ярихад би танхимд ингээл ийм байдаг шүү гэж яриад байхаас илүүтэй хөдөө очиод хийсэн төсөлтийн мэдээлэл би виртуал дээр тавьчаад нөгөө шаардлагатай одоо жишээ нь юмаа зүгээд шууд дарангуудаа тэндээс ч очиж ингээ харждаг ч юм уу тий. Тэгэхээр хээр очиод бид нар жил болго явдаг тэр одоо нөгөө хэрийн судалгааны ажил гэж байгалийн ухаан дээр заавал хийдэг ийм юмнууд нь бол тиймэрхүү шилжих юмнууд бол чиг хандлага бол харагдаж байгаа. Тэгэхээр бид бүхэн ч гэсэн эндээ бас дагаад тасан зохицож мэдээж хөгжөөл явахгүй бол хүмүүсийн нэг оюутнуудын өөрийнх нь зам төлөвч гэсэн өөрчлөгдөж шүү дээ. Z generation гэж бид бүхэн яриад байдаг. Тэгэхээр бид бүхнээс өөр байгаад байдаг. Тэгэхээр эндээ таарсан шинжилгүүд нь бол мэдээж хэрэг одоо энэ бодлого улсруучлуудаас гадна яг энэ чиглэлийн нөгөө оюутнуудын шаардлагатай байгаа. Яг мэдээж хэрэг их сургууль бол тэрийг дамжиж оюутан мэдлэг авах хэрэгтэй. Одоо мэрэгжилтэй болох хэрэгтэй. Мэрэгжилтэй болвол мэдээж хэрэг ажилд орно. Тийм учраас бол одоо шинэ жил болгон л хэдэн зуун мянган оюутнууд Улаанбаатарт ирээд байгаа шалтгаан мэрэгжилтэй болох гэдэг байна да тийм. Тэгэхээр мэрэгжлийн энэ бас сонголтуудыг ч гэсэн бид бүхэн бас илүү технологи руу шилжсэн. За ийм одоо юмнууд бол өөрчлөлтүүд бол цаашдаа гарах нь бол ойлгомжтой байх гэж бодож байна. Одоо та бүхний байна одоо энэ газар зүйн орон зайн талаар судалгаа хийдэг. За ер нь энэ газар зүйн мэдээлэлтгүүнийг өгдөг энэ хүмүүс маань судлаачид, профессор, докторууд маань дэлхийн одоо бусад яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүстэй жишиж харьцуулж үзвэл хаахнаа явж байгаа юм бол сонирхол. Газар зүйн шинжлэх ухаан өөрөө аюу тийм одоо инженеэр ярих юм бол яг тийм хоёр грийн баган шиг хоёр суурьтай. Нийгэм нь физ газар зүй нөгөө нийгмийн газар зүй гэдэг яриад. Нийгэм гэдэг нь хүн суурьтай юм судалгаа. За физ гэдэг нь болохоор байгаль суурьтай судалгаа. За тэгэхээр энэ аль алин дээр нөгөө түрүүний хэлсэн байршлын асуудлыг бид бүхэн бүгдийг судалж болдог. За тэгэхээр энэ салбар болгоноос харилцан ялгаагүй ялгаатай байгаа. За ялангуяа сүүлд бол бид бүхэн нөгөө Монгол улс чинь 50-аад оноос эхлээд үндэсний газар зүйн буюу үндэсний нөгөө мэргэжлүүдээ Оросын холбооны улсууд бэлтгэж ирснээс хойш хөгжиж ирсэн илүү. Одоо сүүлийн үед бол илүү бид нэхэн гадаадыг харсуухаас илүүтэй өөрснөө бие даах судалгаа хийх юм нөөц баазтай бол ерөнхийдөө болчихсон байна. За тэгэхээр салбар болгондоо зарим нь бол одоо жишээ нь яг ижил төвшөнд явж байгаа салбарууд байх. Зарим нь бол хоцрогдсон бүр онгоц судалгаа хийдгүү салбарууд ч байна. Тэгэхээр шинжлэх ухааны салбар болгондоо л янз гэж ойлгож болох байх. Одоо тэгвэл хамгийн их хэрэглээд байгаа салбар нь салбар байна уу? Одоо инженеэр бол яг бид нар нөгөө байгаль орчин дээр аваад ирэх юм бол бид тэр байгаль орчны оныг төлөв байдлыг нэлээд сайн судалж байгаа шүү дээ. Жишээ нь бид тэр Улаанбаатарын бохирдлыг л ярьж байна. Агаарын бохирдлыг л ярьж байна. За энэ бол дэлхийн түвшинтэй адилхан судалгаанууд хийж байгаа. Тэгэхээр яг тэгэхээр бид жишээ аваад Улаанбаатарынхаа жишээ аваад өөр хотуудтай харьцуулаад эсвэл хооронд нь харьцуулаад за гэх мэтийн судалгаанууд хийж болно. Мэдээж хэрэг дэлхийгээс одоо хоцорж байгаа судалгааны салбарууд ч байгаа бах. Яг тэгэхээр бид бүхэн дэлхийд одоо Монгол хүн Нобелийн шагнал бас авч чадаагүй л явж шүү дээ. Тэгэхээр бид бүхэн бүр цаашлаг ярих юм бол энэ суур шинжлэх ухаануудад тодорхой хэмжээний нөгөө анхаарал хандуулж ийж олон л оюутан төгсөөд олон л хүн энд чиглэлээр ажиллах юм бол үр дүн нь илүү гардаг. Судлагдаагүй олон салбаруудыг илүү л тодорхой болгож гаргаж ирж жишээнүүдээ Монгол орн дээр гаргаж ирж ингэж ирэх юм бол нөгөө Монгол улсын эдийн засагт үр дүнтэй. За салбар болгон дээр л ингээд янз янзын нөхцөл байдал. Одоо жишээ нь геологийн шинжилгээ ухаан гэхэд 50,000 гэдэг одоо бид бүхэн маш наривчлалтай юм зургнууд ашигладаг л да. Тэгэл энэ зургнууд нь геологийн шинжилгээ ухаан дээр бүр 50,000-ын төвшөнд хийгдээд явж байхад газар зүй дээр энэ нь багцаагаар ойролцоогоор 1 сая масштабтай л байна. Тэгэхээр энэ дунд чинь асар их хэмжээний зүүр байгаа байхгүй илүү юм тойм байна гэсэн үг. Тэгэхээр бид бүхэн яг үхээр илүү наривчлсан судалгаануудыг
хийхийн тулд мэдээж улс орон ч гэсэн нэг бодлоготой тусгаж өгөх юм бол бид бүхний мэдэхгүй байгаа тулгамдаад байгаа асуудлыг шийдэж болох олон одоо гаргалгаануудыг яг үндэ суурь шинжлэх ухаануудаас углуургуудыг гаргаж ирээд ийм шийдэх ёстой юм байна. Энэ ийм учиртай байна гэдгийг бол яг энэ суурь шинжлэх ухаанууд бол яг гаргаж ирнэ л дээ. Сони юм байна. Сонирхолтой байна. Одоо энэ бид хоёрын ярилцлага төгсгөл рүүгээ орж ийн. Магадгүй би танаас асууж амжаагүй та бас ярих гэж бодож байгаад энэ орхигдлоо та гэсэн зүйл байж магадгүй юм. Тэгээ төгсгөл хэсэгт танд. За төгсгөл хэсэгт одоо сонсож байгаа үзэж байгаа хүмүүстээ хэлэхэд та гараад бас нэг ажиглаад үзээрэй. Ер нь би хаашаа яваад байна вэ? Хаана очиод байна вэ? Ягаад одоо автобусны бодол заримд нь хойр, заримд нь хол байгаа юм. Заримдаа би арай хол ягаад дэлгүүр яваад байгаа. Ягаад би хотын төвөр өдөр болох яваад байгаа. За тэгэхээр ерөнхийдөө өдөр тутмынхаа хвшлийг ингээд хараад үзэхэд үнэхээр ийм одоо зайны байна уугүй юу? Над дээр хэрэгжиж гин үү гэдгийг бас бодоод үзвэл бас нэлээд сонирхолтой санагдах байх гэж би бодож байна. Тэгээ ингээд нэг удаа бодоод үзээрэй гэж хэлье да. За баярлалаа танд. Тэгээд Валда Тоблер гэж энэ хүний одоо газар зүйн 1-р хуулийн талаар ярилцлаа. За зочин маань бол маш гоё дэлгэрүүлж үзэгчд, сонсогч та бүхэнд бас ярьж өглөө гэж бодож байна. За тэгээ өнөөдрийн зочноор Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбарын газар зүйн тэнхимийн багш доктор Дэд профессор Нямдава оролцлоо. Таны ажилд нь амжилт хүсье. За маш олон сайхан шавнартай болоод энэ суур шинжлэх ухаандаа бол аюул олон гоё бас судалгаанууд хийх баха гэж бодож байна. Танд тэгж өрөөё. За эрүүл батар шүү. Цаашаа олон шин одоо зүйлүүдээр ахиж уулзнаа гэж найдаж байна. Баярлалаа танд. За баярлалаа танд. Ингээд өнөөдрийнхөө подкастаа энд хүрээд өндөрлөж байна. Үзэгчтэй сонсогчдоо та бүхэн Хөгжингэр радиогийн шинжлэх ухааны таны мэдхийн weekly подкасттай 7 хоног болгон шин зочидтой, шин сэдвийн хүрээнд хамтдаа байх боломжтой. За Хөгжингэр радио гэсэн Facebook пэйж болоод YouTube channel сувгууд нээлттэй. Тэндээс бас бидний өмнөх дугааруудыг болоод энэ дугаарыг бас та нөхөж үзэх боломжтой. За доод хэсэгт нь бас бид нартай хандсан асуулт болоод саналуудаа бичих боломжтой. За мөн та бүхэн Монголын үндэсний телевизээр бидний бас бэлтгэсэн нэвтрүүлгүүд, дугаарууд, подкастуудыг үзэх боломжтой. За мөн Хөгжингэр радио 82.9 гэсэн долгионоор одоо аудио хэлбэрээр хаанаас ч юм за машин дотроо магадгүй тэгээд сонсоод явах боломжтой юм шүү. За ингээд хамтдаа байсан бүх сонсогч үзэгчдэд баярлалаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Түр баяртай.